Хөтөлбөр зочны ярилцлагын цагаар үргэлжилж байна. За энэ цаг үед төсвийн тодтголыг хэлэлцэж байгаа. Үүнтэй холбогдуулан бид дэлгэрүүлэн зарим нэг асуудлаар тодруулах ярилцгаар за Монгол банкны мөнгөний бодлогын хэлтсийн захирал Ургамал Сувттай уулзаад байна. Тэгэхээр яг хэлэлцэж байгаа энэ үед бол нэг хөндөгдөж байгаа асуудал нь яагаад татвар нэмж байгаа юм бэ гэдэг бас ийм үзэг яваад байгаа шүү дээ. Ер нь өнгөрсөн хугацаанд ямар үйл явдал өрнөсөн болоод татвар нэмэх шалтгаан болчихоо гэдгийг соёл яриа хэлээ. Тэгэхээр өнгөрсөн жилүүдэд төсөв маань алдагдлын өндөртэй явсан. Одоо төсвийн өөрийн алдагдал дээрээс нь хөгжлийн банкны төсөвт тусгах зардлуудыг оруулаад тооцох юм бол жилдээ дунджаар 2 их нийт төгрөгийн алдагдaltaй. Ингээд 4 жил явсан 8 их нийт төгрөгийн алдагдал. Тэрийг бол дандаа ингээд өөр санхүүж болсон, зээл ав санхүүж болсон. Тэгэхээр бол энэ маань бол зээл өөр маань ингэж хоримтлогтаад исэн гэсэн үг. Тэгэхээр одоо л мэдээж өөрийн доктортой адилхан төсвийн доктортой цааш ирээдүйн доктортой адилхан хангахын тулд заашгүй алдагдлыг одоо бууруулах шаардлага бол тулгарч байгаа. Энэтэй бол хийж маргахгүй бах. Үүний тулд бол мэдээж хамгийн түрүүнд бол төсвийн алдагдлыг бууруулах шаардлагатай. Энэ маань нөгөө талаас бол төсвийн орлогыг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах гэсэн ийм хоёр одоо хэрэгслэр бол бууруулж болно алдагдлыг. Тэгэхээр төсвийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд одоо хамгийн түрүүнд хэрэглэж байгаа аргууд нь төсвийн одоо татваруудыг төсвийн татврын бодлогоор дамжуулаад орлогоо нэмэгдүүлэх ийм одоо өөрчлөлтийг бол хийж гэнэ гэсэн үг. Орлогын нэмэгдүүлэхийн тулд татвараа нэмж байна. Гэтэл нөгөө талдаа бол зарлага бас танах ёстой байгаа шүү дээ. Олон улсын валютын сан ч гэсэн одоо тэг зөвлөсөн гэдэг. Гэтэл бол орж иж байгаа төсвийн тодтголыг харахад бол зардал бол төдийлөн буруу юм шиг харагдаад байгаа юм л да. Энэ дээр бас нэлээд шүүмжлэлтэй хандж байгаа. За зардал бууруулахгүй байгаа шалтгаан нь одоо юу байгаа вэ? Тэгэхээр яг зардлын өсөлт бол буурч байгаа. Төсвийн төлөв маань өөрөө чангарч байгаа. Тэгэхээр бол төсөв маань ерөнхийдөө бол өөрийнхөө хэмжээг бууруулах, төсвийнхаа зардлыг бууруулах чиглэлд бол өөрчлөгдөж байгаа. Нийт одоо том төр зургийг харах юм бол. Гэхдээ төсвийн зардал маань бол өмнөх оноос одоо батлагдсан төсөөсөө бол буураагүй орж ирсэн, өргөн ирсэн. Тэгэхээр үүнд бол үндсэн нэг шалтгаан байгаа даа. Яагаад тэгэхээр төсвийн зардлыг нэмэхээр эдийн засгт илүү нөлөөтэй байна уу? Эсвэл төсвийн орлогыг нэмэхээр эдийн засгт илүү нөлөө үзүүлж байна уу гэдгийг бол харж үзэж байгаа гэсэн. Манай одоо Монгол банкнаас бол төсвийн үржүүлэгч гэж ярьдаг л одоо төсвийн орлого зарлагын нөлөөллийг тооцож байгаа. Тэр судалгааг бол хийсэн. Тэр судалгаанаас харах юм бол ямар дүн харагдаж байгаа вэ гэхээр төсвийн орлогыг нэмснээс төсвийн зарлагыг нэмэх нь эдийн засгийн өсөлтөд илүү давж нөлөө үзүүлж байна. Өөрөөр хэлэх юм бол орлогоо нэмэгдүүлснээс зарлага нэмэгдүүлснээр эдийн засгт илүү нөлөөтэй маа гэсэн юм судалгааны үр дүн гарсан. Тэгэхээр энэ утгаараа хэрвээ бид нар зардлаа огцон бууруулах юм бол эдийн засгийн өсөлтийг улам хумих энэ чиглэл рүү өөрчлөх гэдэг учраас алгуур зардлаа бууруулах энэ бодлогыг бол баримталж байгаа засгийн газраас. Орлогын албан татвар нэмэгдэж байгаа. За мөн одоо ингээл нийгмийн даатгалын шимтгэлгээл ингээд нөгөө татварууд нэмэгдэж байгаа шүү дээ. Энэ нөгөө яг одоо энэ нийгэмд яг ажиллаж байгаа энэ иргэдийн нуруунд дээр л хамаг ачаа ирж ийн болж гинэ гэдэг ийм зүйлийг яриад байгаа шүү дээ. Яг энэ татврын нэмэгдэл өөрөө яг одоо энэ яригдж байгаа шиг ингэж ард иргэдийн нуруунд дээр яг дарамт үүсгэхээр байгаа юм. Энэ бол бас их харьцангуй ойлголт. Тухайлах юм бол одоо орлогын албан татвартаар аваад үзэх юм бол энэ маань бол одоо орлого багтаа иргэдэд бол харьцангуй ачаал нь бол очихооргүйгээр төсөлд тусгагдсан байгаа. Өргөн мөрсөн төсөвт бол харин орлого өндөртэй иргэдэд бол татврын ачаал нь бол нэмэгдэж очиж байгаа. Тэгэхээр энэ нь бол цаана ямар агуулгатай юм бэ? Ямар одоо эдийн засгийн бодлогоор одоо энийг хийж байгаа юм бэ гэхээр энэ маань бол орлогын тэгш хуваарилтыг л нэмэгдүүлэх юм зорилготой. Тухайлах юм бол одоо өмнөд Америкийн улсууд, Латин Америкийн улсуудад энийг бол одоо сүүлийн одоо нэлээд олон жил бол ашиглаж байгаа. Өөрөөр хэлэх юм бол өмнө нь бол дандаа л ингээл нийгэмдэл өртгийн татвар, худалдааны татваруудыг нэмэх замаар яваад байсан. Гэвч тэр одоо орлогын тэгш хуваарилтыг бол ерөөсөө тэр өөрчилж чадаагүй. Улам л ядуурлал нэмэгдээлсэн. Гэтэл орлогын албан татвар дээр яг одоо өнөөдөр бид нар их хурлаас засгийн газраас өргөн ирсэн орлогын татварын өөрчлөлтөөр хийсэн шиг одоо бага орлоготой хэрэгтэд нь бага татвар, өндөр орлоготой хэрэгтэд нь өндөр татвар авах ийм өөрчлөлтийг хийсэн. Гэтэл 4 жилийн дотор бол тэр одоо орлогын тэгш бус хуваарилтыг
буу хэмждэг. Тэ тэр Gini коэффициентийг бол ерөөс 5 6 нэгч хувиар бол бууруулсан байгаа. Тэгэхээр энэ маань бол ирээдүйд Монгол Улсын ард иргэдийн орлогын тэгш байдлыг бол нэмэгдүүлнэ. Орлогын тэгш барилтыг бол нэмэгдүүлэх ийм өрнөлттэй гэж бол бид нар харж байгаа. Одоо яг нөгөө нэг жилд 42 сая төгрөгөөс дээш орлоготой иргэдэд энэ хамаарна гэж байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг энэ төсвийн төсөл төр жишээ нь одоо яаж тусгаж байгаа юм бол үе шаттай тий яг нөгөө орлогын байдлаас хамаарат үе шаттай юм аль эсвэл яг жигэд юм. Энэ орлогын түвшнээс нь хамаарат орлогын хувь нь өөр байгаа. Өөрөөр хэлбэл 18 сая төгрөг хүртэл орлоготой иргэдүүлэг одоо өнөөдрийн төлж байгаа татвараар төлнө 10% татварыг төлж байгаа шүү дээ. Тэрнээс дэвшилж юм бол тэр маань 15 20 гэд нэмэгдээ явчихж байгаа. Орлогын түвшнээс хамаарат. Нэмэгдэх өндөр болсон мó өндөр татвар төлнө гэсэн үг. За яг энэ онд бол төсвийнхаа тодтголын ингээд хасгтыг 10.2% таа нэгээд баталчлаа. Эдийн засаг бол нэг энэ хэмжээнд байх юм байна гэж ойлголоо гэхэд эх онд нэг олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдсанаар эх жилүүдэд гарах өөрчлөлт нь юу байхаар? Тэгэхээр хамгийн том өөрчлөлтүүд бол мэдээж хэрэг төсөв тал дээр л гарч ирнэ. Өөрөлдөх юм бол төсвийн одоо хэрэг бид нэр хөтөлбөр авахгүй байсан бол төсвийн алдагдлын хэмжээг бол бид нэр яг хүчээр бууруулахад хамгийн түрүүнд зарлаа танах тэр маань өөр эдийн засгийнхаа агшлтыг улам одоо өдөөх ийм чиглэл рүү явах байсныг бол хязгаарлаж чадж байгаа. Нөгөө талд нь одоо батлагдсан төсөөр ч гэсэн төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд бол дотоод их усрыг санхүүжүүлэхэд бол ихээхэн өндөрлөлтэй байсан. Тэр байдлыг бол одоо бид нар тэр тал дээр бол тусламж авч одоо доогнор улсуудын тусламжаар бол тэрийг санхүүжүүлэх хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх юм боломж бүрдэж байгаа. Нэгдүгээр энэ маань нөгөө талдаа ямар байдлыг үүсгэх вэ гэхээр өрийн төвтөртэй байдал, төсвийн төвтөртэй байдлыг бол одоо алгуур засах энэ одоо процессыг бол эдийн засагт явуулна гэсэн үг. Энэ маань бол мэдээж хэрэг одоо өнгөрсөн одоо олон жилүүдийн хуримтлагдсан энэ үрийг бид нар одоо 1 жил юм уу 2 жилд бол одоо шийдэж чадахгүй. Тэгэхээр энийг бол хамгийн багадаа 3-аас дээш жилд бол зарцуулж яж энэ процесс бол дуусах ийм үр дүнд хүрэх хэрэг. За баярлалаа мэдээлэл өгсөн. Үзэгчдээ бид за төсвийн тодтголыг хилцэж байгаа энэ цаг үетэй холбогдуулаад за зарим нэг иргэдийн дунд эргэлзээтэй асуудлаар за Монгол банкны мөнгөний бодлогын захирал ургамал сувдаас тодруулах ярилцлагыг үзэгч та бүхэнд хүргэж